Сайн байцгаана уу? Намайг Хөслөн гэдэг. Олон итгэгч 2 дугаар Тимотед бичигдсэн Паулийн үгийг уншдаг. Бүх бичвэр Бурхны онгодыг хүртсэн. Тэд Библиэд дэх бүх үг Бурхны онгодыг хүртсэн, Бурхнаас ирсэн гэж дүгнэдэг. Хэн хэлснээс үл хамааран Библиэд дэх ямар ч үг бол Бурхны үг гэж тэд үздэг. Тэд бүр Библи нь эзнийг төлөөлдөг. Зөвхөн Библийг баримталснаар Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж боддог. Гэхдээ энэ ойлголт зөв үү? Бүх бичвэр Бурхны онгодыг хүртсэн гэдэг үгийг Паул хэлсэн. Түүнийг ингэж хэлэх үед шин гэрээ хараахан байгаагүй. Учир нь бичвэрүүд нь Христээс хойш 300 гаруй жилийн дараа л ном болж эмхэгдэгдсэн шүү дээ. Тиймээс Паул хуучин гэрээг хэлж байсан нь тодорхой. Тэгвэл Паулийн хэлсэн үг үнэхээр зөв байсан уу? Бид баттай мэдэхгүй ч Эзэн Есүс ийм зүйл хэлхийг хизээч хараагүй. Ариун сүнс тэгж хэлхийг ч хараагүй. Бас ямар нэг иш үзүүлэгч тэр мэдээг дамжуулахыг бид лав хараагүй. Шинэ гэрээнд олон өөр хүний үг. Түүний дотор элч нар, фарисеучуд, Юдас, тэрч бүхэл сатааны үг байдгийг бид бүгд мэднэ. Мэдээж тэдний үг Бурхны онгодыг хүртээгүй. Паулийн энэ үг зөв эсхээс үл хамааран нэг зүйл тодорхой байна. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс зөвхөн Библийг баримталж, Библийг Бурхан мэд үзвэл тэд үнэхээр эндүрч байна. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн. Та нар бичвэрүүдийг хайдаг. Тэдгээрт мөн хайм би гэж боддог. Мөн тэдгээр нь намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтаа болгож чадах над дээр та нар ирдэггүй. Эзний үг маш тодорхой. Библи бол ердөөл Бурхны өнгөрсөн ажлын тэмдэглэл, Бурхны тухай гэрчлэл юм. Библи өөрөө мөн хамийг эзэмшдэггүй. Зөвхөн Бурхан л мөн хамийн замыг эзэмшдэг. Зөвхөн Бурхан л үнэн зам, ам мөн. Бурхан бол бүтээгч, бүх зүйлийн амийн ихсруулж юм. Тэр тэнгэр газар бүх зүйлийг захирдаг бөгөөд хүн төрлөختний гих түүний амийн хангалт эцэс төгсгөлгүй шавхагдашгүй билээ. Харин Библи бол Бурхны өнгөрсөн үеийн ажлыг тэмдэглэсэн түүхэн ном төдий юм. Үүнийг яаж Бурхантай дүйцүүлж болох юм бэ? Ийм учраас Библиэд байдаг Бурхны цөөн хэдэн үг бол Бурхантай өөртөө харьцуулахад далайд тусал төдий юм. Библийг баримталснаар л Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэх нь хоосон мөрөөдлөөс өөрцгүй. Бурхан хүн төрлөختнийг удирдах удирдлагадаа ажлын 3 үе шатыг хэрэгжүүлдэг бөгөөд улам олон үг хэлж байгаа. Ялангуяа эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын хугацаанд төгсгчид Бурхан ариун их үннийг илэрхийлсэн. Үг нь Махотоор илэрсэн номд бичигдсэн үг хэдийнэ 7 бот болсон. Энэ нь Библиэд дэх үгээс олон дахин их. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн үгийг бүрэн биелүүлдэг. Та нарт хэлэх зээл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Учир нь тэр өөрийн санаагаар ярихгүй. Харин сонссон зүйлээ тэр ярих болно. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Намайг голж, миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно. Бас Илчилт номд ийм зөвнөлүүд байдаг. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг? Чихтэй бүхэн сонсогтун. Эдгээр зөвнөл маш тодорхой байна. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ чуулгануудад дахин үг хэлж, хүн төрлөختнийг шүүх бүх үннийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тэр үннийг ашиглан хүмүүсийг шүүж, ариусгаж, сатааны завхарлаас аварч, нүглийн хүлээсээс чөлөөлнө. Энэ бол урд өмнө байгаагүй ажлын үе шат. Бурхны авралын ажлын эцсийн үе шат юм.
Эндээс Бурхан хизээж Библийн дагуу ярьж байгаагийг бид харж болно. Бурханд хүн төрлөختөнд хэлхийг хүсдэг маш их зүйл бий. Библи дэх Бурханы үг бол ердөө л далайд тусалт төдий юм. Эцсийн өдрүүдэд Бурхан илүү дээд, илүү олон үннийг илэрхийлдэг. Ялангуяа хүмүүсийг шүүж, ариусгаж, төгс болгодог үгийг бүгдийг нь Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа үеэр илэрхийлдэг. Хэрвээ эдгээр үгийг нэгүслийн ирүү үед илэрхийлсэн бол хүмүүс тэдгээрийг дааж чадахгүй. Эсвэл тэдгээрт бэлэн биш байх байсан. Тиймээс хүмүүс зөвхөн Библийг баримталснаар аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бодох нь жинхэнэ хоосон мөрөөдөл юм. Хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орохыг хэтэрхий энгийнээр төсөөлдөг. Тэд бузар заваан, завхарлаар дүүрч, нүгэлд амьдарч, нүглээсээ ангижирч чаддаггүй. Тэд Бурханы ажлыг огт мэддэггүй. Бурханы зан чанарыг бүрч мэддэггүй. Эзэнд олон жил итгэснийхээ дараач тэд байнга нүгэл үлдэж Бурханыг эсэргүүцсээр байдаг. Тэд Бурханаас эмээдэггүй, Бурханыг дуулууртай дагдаггүй мөртөө зүгээр л Библи болон Эзэн Есүсийн нэрийг баримталснаар Тэнгэрийн хаанчлалд орно гэж найддаг. Энэ инээдтэй хэрэг биш үү? Өнөөдөр Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн. Тэр гарч ирж үннийг илэрхийлэн ажиллаа хийж байгаа. Бурханы дуу хоолойг сонссон бүх ухаалаг охид түүний сэнтийн өмнө өргөгдсөн. Тэд бүгд төгсөж буй Бурханы үг бол үнэн, ариун сүнсний айлдвар гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд Тэнгэрийн хаанчлалын найрын зогт оролцож, Бурханд сайхан, цангинсан гэрчлэл хийсэн. Тэд өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, түүнийг магтаж, асар их таашаалыг мэдэрдэг. Энэ бол хүн бүрийн харж чадах баримт юм. Төгсгчид Бурханы хэлснээр эцсийн өдрүүдийн Христ амийг үнэн мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам. Мөн хүн Бурханыг мэдэж Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг ирж хайхгүй бол хизээч Есүсийн сайшаалыг олж Тэнгэрийн хаанчлалын үдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрм журам үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хизээч амийг олж авч чадахгүй. Мөнх амийн замыг ч бас хизээч олж авч чадахгүй. Яагаад гэвэл тэдэнд байгаа бүхэн бол сэнтигээс урсах амийн ус биш. Харин ердөөл хэдэн мянган жилийн турш зуралдсан булангартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрт цогцос, сатааны зугаа, тамийн хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зуралдаж зүгээр зогсоод аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг. Бага байдлаа өөрчилж түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долиглох давалгаа, нүрэглэх аянга мэт хэмжээшгүй хүчрэхэг. Гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зуралдан өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж хурганы мөрийг дагдаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хизээч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарлсан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шин нэрэнд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг Тэнгэр рүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол төр зүрийн тайтгарал өгөх үг төдий болохоос
чамд ам өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриагч нь баяжуулдаг зүйл. Тэдгээр нь хүний амьдралыг мэтгэд чинь туслах мэрэгэн ухааны үг биш. Төгс төгөлдөр рүү чамайг хөтлөх зам бүрч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хурч очиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хурч очиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл би чамайг мөрөөдөхөө болж одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг харгиж ятгах байна. Эс бөгөөс чи хизээч үннийг олж авч чадахгүй. Мөн хизээч амийг олж авч чадахгүй.